Хизээ нэгэн цагт та өөрийн санаанд оромгүй зүйлээ амталж үзэж байсан уу? Хүн болгоны амтлах мэдрэмж өөр өдгөөс шалтгаалаад бид заримдаа бусдаас арай өрөм замтыг таашаах тохиолдлууд байдаг. Жишээлбэл хүмүүс өсөж төрөнсөн орчин, соёл уламжлалт зэрэгс хамаарат саримстай зайрмаг, даршилсан өргөс тэмхний чипс ба шар айрагны буюу пивны амттай чихэр, пиццаны амттай шахлаад идэх мэдхүү. Зарим нь бүр яалтчгүй дотор мухааруулж огүйд сүрмээр байгаа зү. Тэгвэл өнөөдрийн дугаараараа бид хүмүүсийн дурдж амталдаг хачиргалтай амтуудын талаар та бүхэндээ хүрэхэд хэлье. Дээрээс нь манай сүргийг subscribe дарах юм бол энэ бичлэн сонирхолтой бичлэгүүд ороод байна шүү. Subscribe дарсны ачаар та шинэ бичлэг цаг алдахгүй мэдээлэл авна шүү дээ. За ингээд бичлэгээ эхлүүлцгээе. 1. Өдтэй бислэг. Хэрв та нэгэн өрөө гэртээ пицца захиалаад идтэл пиццанд байсан бислэгт нь бүр амьд өдтэй үйл яах вэ? Мэдээж шууд лорж чарлаад лавч идээд бөө юм болно шүү дээ. Гэвч Италийн Сардинийн арлын хүмүүс үүнийг хэвийн зүйл мэтэр хүлээж авдаг. Сардинийн арал дээр хийгдэг уламжлалт бислэг болох касу марцун ихээхэн маргаан дагуулсан хүнс билээ. Касу марцун хөгжөрсөн бислэг гэсэн утгатай Итали үг бөгөөд касу марцу бислэгээ хийхдээ эхлээд хоньны сүүлээр бислэг хийж дараа нь ялааны өтөө шахдаг газар орхиж бүрэн өтчүүлдэг байна. Үүний үр дүнд ялааны өтнүүд бүрэн боловсросны дараагаар бислэгний тосыг зөөлрөж крем мэт болгодог гэжээ. Касу марцу бислэг хийх явц нийт 3 сар үргэлжилдэг бөгөөд үүний үр дүнд бислэг зөөлрөж шаргал амттай болдог гэж. Амтын хувьд касу марцу нь хурц, хөөрч иссэн халуун ногоотой мэт баг зэрэг тийм гашуун эсэглэн шорог амттай байдаг гэжээ. Дээрээс нь бислэг хийх үед доторх өтнүүд нь аль хэдийн авгалтай болсон байдаг ба заримдаа хазах үед дотор нь явж идэг гин шүү бурхан минь. Бүр зарим тохиолдолд бислэг хийх үедээ хүмүүс хамгаалтын нүдэн шил зүүдэг ба учир нь бислэгийг сэгсрэх үед доторх өтн үсэрдэг гэжээ. Касу марцу бислэг нь Европын холбооны хоол хүнсний аюулгүй байдлын дүрм журмыг бүхлөөр нь зөрчдөг тул дэлхийн бусад улс оронд худалдаалахыг бүрэн орхилдог. Мөн зарим судлаачид бэлтгэн доторх өт хүний хотоодонд амьдулдаж эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үздэгч баталгаатай тохиолдол одоогоор гараагүй. Харин та энэ бэлтгэг идэж чадах уу? 2. Хүний махан амттай бүүргэр. 2022 онд Шведийн нэг стартап компани хүний махны амтыг дуурайлгасан веган бүргэр бүтээсэн гэж зарласан олон нийтийн дунд томоохон шуугин тарж өжээ. Хэдийгээр уг бүргэр хүний махан амттай хэмээн маркетинг хийсэн боловч яг үүндээ хүний махны амтыг бодитоор мэдрэг судлах зорилготой биш. Харин хүний махны амтыг төсөөлж түүний амтыг дуурайлган гаргаж ирэхээр хийсэн веган бүргэр байж. Өөрөөр хэлбэл уг бүргэр нь зүгээр ургамлаас гаргаж авсан махыг өөр байдлаар зурцчилсан хэрэг. Гэсэн ч хүний махан амттай бүргэр нь 2021 оны 10 дугаар сарын 30-ны орой буюу Halloween-ы баяраар ганц өдөр худалдаалагдаж түүнээс хойш дахин зарагдаагүй юм байна. Орос найрлагын хувьд уг бүргэр нь олон төрлийн веган бүтээгдэхүүнүүд бол ургамлын гаралтай уураг, тос, амтлагч зэргийг агуулсан бол амт нь хүний махын амтыг төсөөлж махлаг өөхтэй баг зэрэг гашуун амттай болохыг зорж. Нэг удаадаа ийм зүйл идэж үзэхэд бол нэг буруудаад байх зүйл байхгүй юм шиг бүгдээ. 3. Могойн дарс. Могойн дарс нь Вьетнам, Хятад зэрэг Азийн орнуудад амьд могойг архи дарсан дэж эсгэх аргаар бэлтгэдэг бөгөөд нэгэн төрлийн уламжлалт өрмөц ундаа юм. Энэхүү дарс нь могойн хоор агуулсан тул хүч чадал нэмэгдүүлдэг, эрч хүчийг сэргээдэг хэмээн үздэг байна. Уг дарсыг хийхэд тулд эхлээд өндөр градустай цагаан архи бэлтгэж түүний дараа могойг амьдаар нь эсвэл урьдчилж халаад хийдэг гэж. Дээрээс нь ямар могойг хэрхэн хийх вэ гэдг нь маш чухал байдаг гэж. Ингэж тухайн архи нь могойн мах хорыг өөртөө шингээж үр дүнд нь маш өвөрмөц амт үнэртэй согтууруулах ундаа болдгоо. Зарим тохиолдолд могойг бус дэмий ургамал амтлагч зэрэгтэй цуг хийж болдог. Хэрвээ могойг амьдаар нь хийх гэж байгаа бол эхлээд шилэн савн дотор хийж дараа нь архиа хийдэг. Иймхүү могойтой архи бэлтгэсний дараагаар хэдэн сар эсвэл жилээр дарж дараа нь могойг савнаас гаргаж зөвхөн дарсыг нь худалдаалдаг гэжээ. Гэхдээ уламжлалт ёсоор бол могойг савтай хамт хадгалсан байдаг. Могойн дарсыг уух даруйд эхлээд танд маш хурц эсэглэн архины амт амтагдах ба түүний араас мах төмрийн мэт баг зэрэг гашуун амт амтагдах гэж. Өөрөөр хэлбэл яг эм ууж байгаа юм шиг. Дээрээс нь баг зэрэг цус улан хачин амтны үнэр мэдрэгдэг гинэ. Хэрв могойн дарс бүрэн хоригжоогүй ба буруу газар буруу нөхцлөөр хадгалсан бол хүний амьнаас нүрхэн аюултай гин. Тийм учраас та үнэхээр туршиж үзмээр байвал жинхэнэ уламжлалт аргаар бэлтгэсэн баталгаатай газараас авч ирлээрэй. Өгөөл тэгэд могойн хүн болох нь шүү дээ. 4. Хүний үстэй шар айраг. Хүний үстэй шар айраг буюу пион Англид хийж байсан өрмөс туршилтын шар айраг бөгөөд уламжлалт шар айраг дарсны түүхэнд ерөөсийн жишээ олон үлдсэн билээ. Хүний бидний үсэнд кератин хэмээх уураг агуулгадаг бөгөөд уг уургийг ашиглаад хүний үстэй шар айргийг эсгэж бэлтгэсэн байна. Өөрөөр хэлбэл хүний үсийг шууд туг тугаар нь зулгаач хийх зөвхөн доторх ашигтай бодисуудыг ялган авч хийдэг гэсэн үг юм. Амтын хувьд бол хүний үстэй шар айрыг нь энгийн шар айрагтай төстэйж баг зэргийн металлик эсвэл газрын хөрстэй ойролцоо амт мэдрэгдэж зарим тохиолдолд бүр мах шиг уургийг тиймээс энэхүү шар айргийг хэрэглэхэд тулгарх гол асуудал нь амт биш сэтгэлзэн үед баг зэрэг тавгүй мэдрэмж төрдөг гэжээ. 5. 100 жилийн настай өндөг. Улс орон бүр хүнсээ урт хугацаанд боловсруулан хадгалах тодорхой уламжлалууд байдаг. Жишээ нь монголчууд хүнсээ борцож, шуудалж хадгалдаг. Манай эрсдэл суурь амьсгалтай орчинд хүнсээ чанарыг нь алдахгүй хадгалах шалгарсан аргуудын нэг үлээ. Тэгвэл манай урд төрш буюу Хятад улсад өндгийг цуун дарж иддэг тухай та мэдв үү? 100 жилийн настай өндөг гэдэг бол Хятадын уламжлалт даршилсан өндөг бөгөөд өндгийг шүтлэг орчинд буюу цуунд хадгалж 7 хоногийн турш эсгэж хадгалдаг хүнс юм. Өндгийг ингэж удаан хугацаанд дарсны дараа гадаад төрхөр нь хар ногоон өнгөтэй болж өндөгний шар нь крем шиг болдог ба гаднах цагаан цэлцэгнүр мэт болдог байна. Тийм учраас өндгийг ингэж удаан хадгалснаас үүдээд 100-ны өндөг хэмээн нэрлэдэг болсноос биш 100 жил хадгалсан өндөг бол биш шүү. Одоо цагт 100-ны өндгийг хийхдээ түүхийн нугас дахиа эсвэл бүдэн шувууны өндгийг сонгон авч шүтлэг зурмгаар бүрдэг. Шүтлэг зурмаг нь
шохоон чулуу, модны үнс, давс, цайрын эсэл эсвэл соод ус зэргийг агуулдаг бөгөөд өндгийг энэ зурмагт дүрж бүрсний дараагаар үр тариа эсвэл будаанд өнгөрүүлж 40 хоногийн турш хүүтэн хураа газар татгалдаг байна. Амтны хувьд 100-ны өндөг нь өтгөн цөцгийн мэт гашуун давсархаг яг л бяцлагтай ойрхон мэт байдаг байна. Харин өндөгний цагааны хувьд тунгалаг нь илүү хар хүрэн цэлцэгнүр мэт болж бүдэг шорог баг зэрэг төмөрлөг эссэн амттай байдаг гин шүү. 6. Оршуулгын газар шиг амттай цай. Та эзэн нэгэн цагт өгсөн хүний буушны амттай цай ууж ийнэ гэж төсөөлж юу? Тэгвэл та төсөөллөө биелүүлж болох нэ. Учир нь дэлхийн цайны зах зээл дээр оршуулгын газрын амттай цай, мэх цай үнэхээр оршдог гэж. Оршуулгын газрын цайг Америк нэгдсэн улсад байрладаг Black Lotus Tea компани зардаг бөгөөд хятадын уламжилт Пу их болон Yolin цайг хослуулсан өвөрмөц амттай цай байгаа юм. Тиймээс яг ч оршуулгын газрын хөрснөөс авсан эсвэл хөрсөнд тайрилдаг цай бол биш байгаа юм. Оршуулгын газрын цай нь хөрслөг, зөөлөн, гадил чавга эсвэл энторын хөнгөн цамралаг амттай бөгөөд ууж дуусах үед аманд бүр шоколад амтагддаг гинэ. 7. Zani Pasta Coffee. Бид өдөр тутмын амьдралд кофег өргөн хэрэглэдэг шингэн хүмүүс үлээ. Ихэнх тохиолдолд кофег үрнээс гаргаж авдагч зааны гидсээр дамжин боловсрсон бааснаас нь гаргаж авдаг кофе байдаг та мэдв үү? Black Ivory Coffee бол дэлхийн хамгийн хоор тансаг кофе үлээ. Уг кофег Таиланд улсад үйлдвэрлэдэг ба дэлхийд алдартай Arabica сортын кофений буурцгийг заанд идүүлж түүнийг гидсэн дотор боловсруулсны дараа ялгц бааснаас нь гарган авдаг байна. Кофеийн зааны хотоодонд байх үедээ гашуун амтаа алдан зөөлөрч 12-оос 72 цагийн дараа зааны гидснээс гарч гарсан баасыг нь гараар туж угааж хатааж аваад баг зэрэг шарж бэлтгэдэг гэж. Харин ингэж бэлтгэх нь маш их ажиллагаатай байдаг. Жилд дунджаар өрдөөл 150-аас 215 кг-ыг үйлдвэрлэдэг байна. Амтны хувьд Zani Pasta кофе нь огтонч гашуун биш, зөөлөн, гүн амттай байдаг ба бүр шоколадлаг баг зэрэг самарлаг жимсний амттай байдаг юм шүү. Өөр энэ кофе нь танд сүйтэй шоколад дээр жифрлэг жимс нэмээд халуун орны ой модны үнэрийн холцтой мэт санагдах байна. Айхтар гэж. 8. Австралийн Hardee's Shiraz Dars. Dars гэдэг бол зүгээр нэг эсгсэн жимсний шүүс биш ээ. Энэ бол хүний зүн совин, төвчээр, ур ухаан гурыг сорьсон хэдэн мянган жилийн түүхтэй урлагийн бүтээл юм. Dars нь олон төрлийн өвөрмөц амт үнэр бүтцтэй байдаг бөгөөд энэ түүнийг онцгой болгодог. Австралийн Барассо хөндийн Shiraz Dars нь хар жимс, шоколад, кофе, халуун ногоо, заримдаа утсан махны амтыг агуулсан өвөрмөц улаан дарс юм. Энэ олон төрлийн амт нь дарс ихэд ашиглагддаг усан үзмийн сорт, ургалтын нөхцөл, боловсруулалтын аргаас шууд хамаардаг. Дарс ихэд хэрэглэдэг усан үзм нь бидний өдөр тутам иддэг жимснээс ялгаатай. Эдгээр нь илүү их сахар, хүчлийн тэнцвэртэй байдал гүн амттай байдаг. Дарсны амт үнэр өнгөн, усан үзмийн сорт, хураалтын хугацаа, хөрс, нарны тусгал зэрэг байгалийн хүчин зүйлсээс хамаардаг. Дарсыг ашигласан усан үзмийн сорт хийх арга барилаас нь хамаарат ерөнхийд нь дараах 4 төрөл хувааж үздэг. Эхний төрлийнх нь улаан дарс бөгөөд хайстай хамт эсгэх бөгөөд таныг хэмээх бодисын агуулмж ихтэй гүн өнгө, хүчтэй амттай байдаг. Цагаан дарсны хувьд хайсгүйгээр усан үзмийг эсгэж илүү хөнгөн жимслэг амттай болгодгоо. Сарнайн дарсын хувьд богино хугацаанд хайстай эсгэж өвөрмөц ягаан өнгийг нь гаргаж авдаг ба хөнгөн амттай байдаг. Сүүлийн төрөл буюу ориглон дарс нь 2 дахь удаагийн эсгэлтээр хий үүсгэж хөөсөрсөн бүтцтэй болгодог ба бидний сайн мэддэг шампанск буюу шампейн Францын шампейн мужид үйлдвэрлэсэн ориглон дарсны тусгай төрлөөж. Дарсыг төрлөөс нь гадна үүсэл гарлаар нь 2 хуван авч үздэг. Тэдгээр нь хуучин ертөнц ба шинэ ертөнцийн дарснууд юм. Хуучин ертөнцийн дарснууд нь Франц, Итали, Испани, Герман зэрэг уламжлалт бүс нутгууд үйлдвэрлэгддэг. Эдгээр дарс нь нарийн бүтцтэй удаан боловсрдог. Шинэ ертөнцийн дарс нь Австрали, Шинэ Зеланд, Чили, Америк нэгдсэн улс, Өмнөд Африк зэрэгт үйлдвэрлэгддэг. Илүү жимслэг, хурдан боловсролдог шинэ амттай. Харин энэхүү хэсэгт бидний онцолж буй Shiraz Dars нь Австралийн халуун уур амьсгалтай Барассо Маклерийн хөндөд ургасан усан үзмээр хийгдэг ба эдгээр бүс нутгийн уурай хөрс, нарны хүчтэй тусгал нь усан үзмийг илүү чихэрлэг хүчтэй амттай болгодог ажээ. Дээрээс нь уг бүс нутгийн усан үзмийг орой хураавал шоколад мэт зөөлөн амттай, спиртийн агуулмж өндөртэй болдог гин шүү. Дарсыг эсгэхдээ 20-30 Цельсийн хэмд хайстай хамт эсгэж Америк эсвэл Францын царсан торхонд 6-аас 2 жил хүртэл дардаг. Шинэ торхоо нь ваниль, какао, халуун ногоо, тамхины навч, утсан махны амтыг дарсанд нэмдэг бол хуучин торхон дарсны үндсэн амтыг хадгалж зөөлрүүлдэг байна. Дарсны спиртийн агуулмж болон хурц гашуун амтыг усан үзмийн хальсанд агуулдаг танин гэх бодис тодорхойлдог. Танин бол усан үзмийн хальс үр гишинд агуулдаг байгалийн нэгдэл бөгөөд дарсны амт бүтэц хадгалах чадварт нөлөөлдөг. Танин ихтэй дарс нь илүү хатуу, гашуун амттай байдаг ба улаан дарсанд ихээр агуулдаг. Мөн хүмүүсийн дунд дарстай холбоотой байдаг нийтлэг буруу ойлголт бол дарсны бөглөө юм. Заримдаа хүмүүс үйсэн бөглөөтэй дарс нь илүү сайн чанартай гэж үздэгч яг ч бас тийм шээ. Өөрөөр хэлбэл үйсэн бөглөөтэй дарс нь заавал дээд зэрэглэлийн дарс гэсэн үг биш юм. Орчин үеийн иргэдэг бөглөө нь дарсыг чанартай хадгалах боломжтой бөгөөд хямдхан дарс гэсэн ойлголт нь буруу юм байна. Та бүхэн хэрвээ бидний бичлэгэн дээр дурдсан өвөрмөц амтыг туршиж үзхийг хүсэж байвал Hardee's брендийн дарсыг амтлаад үзхийг зөвлөж байна. Монгол улсад худалдаалагдж буй Hardee's брэнд нь Австрали улсад үйлдвэрлэгдсэн шинэ ертөнцийн дарсны хамгийн том төлөөлөл юм. 1853 оноос үүсч одоогийн 20-30 жилийн өмнө эрчимтэй хөгжиж ам чанараа бусдад таниулж ирсэн Hardee's дэлхийн 160 гаруй орны хэрэглэгчдэд хүрч байна. Бүр дэлхийд даяар нэг цаг тутамд Hardee's брендийн дарсны 150 хундаг зарагдаж байдаг гэсэн статистик байдаг.
Hard disk брендийн шинэ ертөнцийн дарс нь уламжлалт хуучин ертөнцийн дарснаас илүү амтлаг, орчин үеийн шинэ технологиг ашиглан хийгддэг чанартай дарс бөгөөд илүү өргөн сонголттой бас хямд үнэтэй билээ. Тиймээс удаан жилийн түүхтээ дарсны соёлд суралцахыг хүсэж байвал hard disk-ийн дарснуудыг амтлаад үзээрэй. Энэ үрээд бичлэг маань дуусч байна. Хэрэв манай бичлэг таалагдсан бол та бүхэн лайк дарж, subscribe дарахаа бити мартаарай.